За мэцхан нөгөө шимжлэгээр ахин олж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн 7 хоногт бичлэгээ завсарлаа. Яасан гэхээр тэрний өмнөх 7 хоногт ч үлүүдээ манайх нөгөө гэр бүлэрээ инфлюенза туссан гэдгсэн штэ. Тэрэн дээр нэг комментэн дээр хүн асуусан миний энэ амн дээр юм гарсан гэж гар хөл амны өвч юм уу гэдгсэн. Тэр болохоор зүгээр хүний дархлаа мууд сонсоолоод юм гардыг штэ. Тэр байхгүй хомходлох гэж хэлээддэг. Бараг тэр байсан болов гэж би бодоод байгаа юм. Тэгээд инфлюенза тусаад бид нэр идэгсэн чинь манай ажлын газрын надтай одоо ээлжилж гардаг 2 хүн бас гэр бүлээрээ ингээд тусч байгаа байхгүй. Тэгээд хэрвээ тэрийг тусах юм бол ер нь 7 хоног ингээд ажил хичээл сургуультай явах боломжгүй болчдөг. Хийхснээс үүдээ би одоо ээлжгүй болсон учраас өнгөрсөн 7 хоногт бүтэн ажиллаа. Тэгээд YouTube-ийнхаа бичлэгийг хийх боломж гарсангүй. Тэгээд энэ удаагийнхаа дугаарыг та эзтэй өнгөрсөн удаад хийж исэн. Японд яг идэвхтэй эрен сурвалжлагдаж байгаа 4 иргэнийг ингээ жоохноор нь 2-2-оор нь ч юм уу зураг алгаад танилцуулъя гэж тэгжсэн. Тэгээ тэрнийхээ хүрээнд 2-ыг нь бол танилцуулсан байгаа. Хэрвээ үзэж амжааг хүмүүс ахын бол өмнөх бичлэгийг маань үзээрэй. Харин энэ удаад болохоор үлдсэн 2-ыг нь ярих гэж бодоод би ингээ материалуудаа бэлдээж явсан байхгүй юу. За эхлээд ямар ч лсэн гэсэн энэ хүнийг нь материалыг нь бэлдээ дарааг нь энийг нь бэлтчихье гэж бодсон чинь тэр ихний бэлдэж байгаа хүн маань бүр маш их материалтай, үнэхээр их материалтай байсан учраас энэ удаагийнхаа дугаартаа зөвхөн нэг хүний талаар ярихаар бэлдээд байгаа. Тэгэхээр энийг бол би ер нь жоохон сэрэмжлүүлэг маягаар хийж байгаа. Яагаад гэх юм бол өнөөдөр бид нэр Япон улсад амьдарч байхдаа одоо хүртэл баригдаагүй одоо эрен сурвалжлагдж байгаа хүмүүс бидний иргэн тойронд одоо амьдарч иж болох юм аа. Тэгэхээр тэр хүний одоо нүүр царай зүсийг ерөнхийдөө таниад авах. Таньж авахдаа хүн чинь ингээд нэг харчаад тэгээ дараа нь бол бараг санана гэж байх уу? Мэдхгүй шүү дээ. Харин тэр хүний одоо хэргийн талаар нь сонсоод энэ хүн чинь ийм учиртай хүн юм байна штэ гэд ойлгоод авцсан үед бол харин ингээ харахад юу лээ гэж ингэж бодох хэмжээнд ядаж таних болов гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээд энэ удаагийнхаа дугаарыг би Кацуюки Обарагийн талаар ярихаар бэлдээд байна. 2008 оны 7 дугаар сарын 1-ний 16 цаг 30 минутын орчимд замын барилгын ажилтан Ивате мужийн Кавай тосгоны голоос Мияги мужийн Курихара хотын 17 настай ахлах сургуулийн сурагчийн цогцсыг олж харсан байгаа. Эхлээд яг ингээд харсан чинь доош хараад ингээд нэг цагаан юм ингээ хөвж ах шиг болохоор энэ юм хүүхэлтэй байна да гэж бодсон гэж байгаа байхгүй. Тэгснээ тэрийг ингээл авшруулаад харсан чинь тэр нь хүний цогцос байсан байгаа юм. За энэ цогцсыг тодорхойлох юм бол дотор хувцастайгаа тэгээ хар өнгийн одоо хүүдийтэй буюу малгайтай цамцтай, хиймэл сормустай, контакт линзтэй, мөнгөн эмэгтэй, цэцэг болон эрвээхээ юм хосолсон том шивэстэй, хөл нүцгэн, гар утас болон бичиг баримтгүй байсан. За тэгээд 3-5 метрийн өндөр гүүрний доош одоо шидэгдсэн ч юм уу ямар ч байсан доор нь усанд хөвжсэн. Тэгэхдээ гүүрнээсээ болохоор 5 орчим метрийн зайд хөвжсэн гэж үздэг юм лээ. Тэгэхээр энд хэлж байгаа одоо эдгээр энэ мэдээллүүд нь сүүлд бас нэлээд хэрэг болох учраас энд яг ингэж наривчлан хэлж өгч байгаа юм шүү. За ингээд энэ цогц олдсны маргааш нь яг тэнд нь 30 гаруй цагтаа очиод хэргийн газрын үзлэг хийсэн. Тэгсэн чинь ямар ч одоо амиа хорлсон ямар нэгэн шинж тэмдэг болон тэнд машины дугуй ч юм уу те явж очсон машины дугуй ч юм уу эсвэл хүний хөлийн мөр олдоогүй нь маш сонирн байсан. За ингээд 7 дугаар сарын 1-нд бол олдж байгаа штэ тий. Тэгээд шүүх эмнэлгийн дүгнэлтээр 7 дугаар сарын 1 юм уу 6 дугаар сарын 30-нд амиа алдсан байх магадлал маш өндөр байна гэдэг тийм хариу гарсан байгаа. Энэ бас маш чухал. 7 дугаар сарын 30-ны 1 юм уу эсвэл 6 сарын 30-нд гэж байгаа байхгүй. Энэ 2 өдөрт амиа алдсан байх магадлалтай гэж байгаа юм. За тэгээд хэрхэн амиа алдсан бэ гэдгийг нь боолгуулсан. Биед нь хөхөрсөн шинж тэмдэгтэй байсан. Мөн толгоон гэмтэл авсан. Тэгээ хүзүүний юм шахалцтай байсан учраас тэрийг нь одоо боолгуулсан. Магадгүй яг боолгуулад яг үхлийн ирмэг дээр те тийм байж хат нь одоо шидсэн байж болцошгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа юм. За яг энэ үйл явдал болж байхдаа зэрэгцээд энэ Курихара гэд хотод нэгэн эцэг их одоо охин нь алга болсон гэдэг мэдээллийг цагдаад мэдгдсэн байгаа юм. Тэгээд энд чинь бол одоо алга боллоо гэж мэдэнгүүтээ одоо хэд хоног ирэн хаах ч юм уу те хүлээх ч юм уу нэг тиймэрхүү юм болонгуудаа тэрний хойноос одоо яг эрен сурвалжилж байна одоо хайж байна энэ охиныг үдсэн харсан хүн байвал ингээрэ гэж олон нийтэд одоо мэдээлдэг юм байна л та. Тэгэхээр яг 6 сарын 28-нд алга болсон гэдэг мэдээллийг цагдаад өгөөд 7 сарын 1-нд за одоо яг эрен сурвалжлах зарыг тараах хэрэгтэй байна гэдгийг нь мэддэхийн яг өмнөх нь энэ охины цогцос ерөнхийдөө олдоод аав ээжээр нь таниулаад за энэ бол 17 настай Сато гэдэг охин байна гэдгийг нь
баталгааж байсан байна. За энэ Казуэ Сато гэдэг охин болохоор ахлах сургуулийн сурагч байжгаад өөд болохоос одоо нэлээд хэдэн сарын өмнө юм уу да сургуулаа орхиод ерөнхийдөө сургуульгүй тийм охин байсан. Тэгээ цагийн ажил хийдэг байсан. Тэгээ охины сошиал хуудасуудаа бичсэн зүйлийг нь уншиж үзэх юм бол би аз жаргалтай гэр бүл бүтээгээд хөөрхөн хүүхэдтэй болмоор байна гэд юм уйлж байгаа юм эможины зураг энэ төр тавьсан. За тэгэнгүүтээ бас өөрийнхөө нөгөө эрвэхэтээ цэцэгтэй дээр шивээснийхаа зураг мургийг оруулж исэн байт юм байна лээ. За яг тэр охины цогцос олдсон өдрийн оройны 9 цагт мөн охиныг олдсон газраас 100 орчим километрийн зайд нэг машин одоо осолцсон байдаг. Тэгээ жолооч нь болохоор 28 настай Кацуюки Обара гэдэг залуу. Тэгээ энэ залуу нь болохоор ажилгүй, тогтсон орлогогүй. За тэгтээ одоо айлын 3 хүүхдийн хамгийн том нь доороо 2 эрэгтэй дүүтэй. Тэгээ аав ээжтэйгээ одоо тавуулаа байдаг ийм гэр бүл байсан. Нэг өдрийн дотор 2 юм ойролцоо ямар нэгэн тэм сэжигтэй осол одоо гарсан учраас энэ хоёрыг хоорондоо одоо холбоотой байх магадлалтай гэж үзээд одоо цагдаа нар үргэлжлүүлээд эрен сурвалжилсан байгаа юм. За ингээд эрен сурвалжлаад үзэхэд одоо тэр Обара гээд машин нь осолдсон байгаа тэр залуугийн найз охиныг нь Козуэ Сато гэж хэлж байгаа. Энэ Козуэ Сато гэдэг нь болохоор одоо амиа алдсан охины нэр баггүй. Одоо яг адилхан нэртэй 2 хүн байна гэдгийг одоо хэдүүлээ ойлгож авах хэрэгтэй байна. Нэг нь болохоор амиа алдсан охин Козуэ Сато. А нөгөөх нь болохоор машин нь осолдсон Обарагийн залуугийн найз охин Козуэ Сато. А тэгээд тэр Козуэ Сато гэж байгаа 2 охин болохоор хоорондоо танилуд байсан. За тэгээд энэ хэрэг дээр яг ийм 2 адилхан нэртэй. Тэгээд дээрэс нь ядчихт хоёулаа яг 17 настай ийм 2 охин орж ирж байгаа учраас цаашид бол энэ хэрэг дээр одоо мөрдөн байцаах явцдаа хоёрыг одоо А, Б гэж 2 тусгаарлаж авсан байгаа юм л да. Найз охиныг болохоор А, нөгөө ам олцсон охиныг болохоор одоо Б Сато гэж одоо нэрлэж ингэж явсан байгаа юм. Обарагийн залуугийн талаар хэдүүлээ жоохон ярьцгаая. 1979 оны 11 сарын 16-нд төрсөн. За одоо бол 56 орчим настай байх ёстой хүн байгаа. Обарагийн гэр бол болохоор Танахата тосгонд амьдардаг. Аав нь тухайн үедээ 52 настай, том хүн өөрөө 28-тай, одоо хоёр дахь дүү нь 26 настай, хамгийн бага дүү нь 22 настай. Тэгээд одоо бага дүүтэйгээ нэлээд тийм дотн харилцаатай, байнгын одоо ярьж бичдэгтэй тийм байсан байгаа. Тэгээд сүүлд нь тэр бага дүүтэйгээ одоо хэрхэн харилцаж исэн тэр мөр нь бол нэлээд баримталаад явд юм билээ. Козуэ Сато гээд одоо А буюу Обарагийн найз охин нь болохоор мөн Миягийн мужийн Томегийн хотод амьдардаг. Ээж нь болохоор яг тухайн хэрэг явдал болохоос 5 жилийн өмнө дахин гэрлээд тэгээд охиныхоо нэрийг одоо шинэ аавынх нь нэрээр буюу Сато гэж нэрлэжсэн учраас Козуэ Сато болоод нөгөө охинтой адилхан нэртэй болсон юм билээ. За энэ 2 охин анх 2 дугаар сард одоо тэр хотынхоо нэг том моолд танилцаад тэгээд адилхан нэртэй, адилхан настай тэгээд тийм болохоор хоёулаа баярлаад гинээс хойшоогоо нилээ найзалж нөхөрлөөд ингэж явсан байт юм билээ. Тэгээд ингээ хоёулаа найзалж явж байхдаа нэг юм тийм дабл дейт гэдэг юм уу те давхар болцоо хийгээд тэр үеэрээ энэ Обаратай танилцаад Обаратай нөгөө Козуэ Сато үргэлжлүүлээд хамт амьдрахаар болоод одоо үерхэд явсан. Нөгөө Сато Б нь болохоор нөгөө залуутай нэг тийм харилцаагаа үргэлжлүүлж гүнзгийрэлгүй ингээд орхисон. Тэгээд Козуэ Сато найз охин нь нөгөө Обаратай нийснээс хойшоогоо нөгөө Б-тэйгээ нэг их одоо холбоо барьхаа болоод тэрнээс хойшоогоо ер нь нэг үе ингэж харилцдагаас биш одоо байн уулздаг тийм найзууд бол биш болсон байт юм байлээ. Тэгээ яагаад одоо тэр хоёр тэгж сайн холбогдохоо болсон бэ гэдгийг ч гэсэндээ одоо энэ хэргийн төгсгөл явцад бас ойлгомжтой болж ирэх юм байлээ. За энэ хэргийг ярихад нэг хит хитэн одоо энэ тэнд болсон те үйл явдлуудыг гинт ингэж ярьж орж ирэх хэрэг гараад байгаа юм. Яагаад гэвэл энэ нь одоо ингэ төгсгөлийн зангидахад яалтчихгүй ингэж заавал энийг дурдах хэвээр гэсэн юм байгаад байгаа юм. Яг нэг юм гоё таймлайны дагуу те ингэж явна гэхлээр бас болохгүй байгаа хгүй. Гэхдээ ерөнхийдөө бол таймлайныхаа дагуу явж байгаа. Энэ хоёр танилцсан. Ингээд энэ хоёр нь үерхсэн те. За энэ хоорондоо бол одоо ийм болж исэн гэдэг юм явж байгаа. За Обара одоо нэг удаа найзтайгаа бишээ дүүтэйгээ хамгийн бага дүүтэйгээ хамтдаа өөрийнхөө одоо монголчуудын хэлдгээр хуурай ах гэж хэлдэг нэг хүн дээрээ очиж уулзах хэрэгтэй байна гэж дүүгээ дагуулад явсан байгаа. За энэ хуурай ах нь ямар учиртай хүн байсан бэ гэх юм бол өмнө нь энэ Обараг ажилд оруулж өгч исэн хүн
хүн юм байна л да. За ингээд Обара ахындаа одоо нэг сакеч үлүүдээ аваад очдог. Энэ хүнийг болохоор ноён зэ гэж хэлж байгаа юм. За ноён зэгийн герт нь одоо очоод гадаа нь уулзахад инээгээд за одоо герт оролтоож ингээд одоо ирсэн хүн байна да гэд оруулангуудаа Япон маягийн тийм одоо урт сэлэм гаргаж ирээд шууд нөгөө Обарагийн аманд нь хийгээд чи одоо надад энэ мөнгийг өгөхгүй бол би одоо эндээс чамаа гаргахгүй сүрдүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ юу мөнгө яригадаад байна гэх юм бол Обара чинь одоо энэ ноён зээгээр дамжуулаад өмнө нь нэг юм компанид ажилд орж исэн. Тэр ажилласаа хэд хоног болвоогүй юу зүхтад алгаалсан байхгүй. За тэрнээс нь болоод маш их том асуудал үүссэн. Тэр одоо газар нь өөртөө том хохирол хүлээсэн. Тийм учраас одоо ноён зээ нэгдүгээрт миний нэр хүндийг чи одоо тэгээ миний нэр хүндийг ашиглаж ажилд орчингуудаа ингээд нэр хүндэд сөрөг нөлөөтэй юм хийлээ гэдэг нэг юм. Хоёрдугаарт одоо тэр газар чинь надаас одоо чиний тэр гаргасан хохирлыг нэхэмжилж байгаа учраас чи надад 1.2 сая йенийг одоо төлөх ёстой. Энэ 1.2 сая йенийг чи төлөхгүй бол чамайг одоо алнаа. Одоо яг одоо эндээс гарах чинь би чиний нэг одоо чигчэн урууг чинь те таслаад ингээ гаргана гэдэг чигчэн урууга таслах уу эсвэл одоо чи 1.2 сая йенийг төлнө гэдэг одоо энэ гэрээнд гарын үсэг зурх уу гэж одоо сүрдүүлсэн байгаа байхгүй. За тэгээд чигчэн уруугийн баг ингээ таслахын одоо дайтай болоод нөгөө Обара чинь би энэ 1.2 сая йенийг одоо төлнө гэдэг тийм одоо баримтчиг дээр гарын үсгээ зурсан. Тэгээ ингэхдээ одоо батлан даагч гэдэг дээр нь дүүгийнхаа юм эсвэл гэр бүлийнхаа нэрийг биш харин нөгөө Казуэ Сато гэдэг найз охиныхоо нэрийг утасынхаа дугаар мугартаа ингээд бичээд тавьсан байдаг. Энэ бас сүлд нь нэг том баримт болдог. Ноён зэ гэж хэлээд байгаа хүн нь бол одоо нэлээд якуза маягийн шин чанартай одоо дээрлэхэж бөөрлөгдөхтэй тийм хүн байсан. Гэхдээ яг якуза бол биш байсан. За тэр ноён зэ болохоор сүлд нь юу гэж мэдүүлдэг вэ гэх юм бол би бол Обараг өнөө хүртэл сайн найзаа, сайн дүүгээ хөрхөн дүү минь гэж бодож харьцаж тэр ч ятгаа ажилдаа танилцуулж хоол байрлах газар өгчээсэн. Обарагийн энэ уралт бол хизээч уучлахааргүй тийм зүйл байсан. Тэр бол сайхан сэтгэлийг эргүүлээд доромжлолоор хариулсан хүн байсан. Дээрээс нь би 1.2 сая йенийг нэгсэн биш зүгээр 100 мянган йений хохирлыг төлж барагдуулаа гэж хэлсэн. Зүгээр явуулах бол үнэхээр харамсалтай байсан. Тийм учраас хийсэн хэрэгтэй хариуцлага үүрч сургахын тулд ирээдүйд өөр хүмүүсийг ч гэсэн начиг ингэж битгий хохироосоо гэсэндээ сургамж болгох үүднээс 100 мянган йен жолтоо одоо ингэж гаргаж авч хариуцлага өөрүүлэхийг хүссэн. Дээрээс нь би ямар ч Япон маягийн одоо сэлэм амруу хийсэн юм байхгүй. Харин нүүрлүү нь бол хид удаа алгацсан гэдгээ хүлээн зөвшөөрнөө. Манай гэрч ямар ч тийм одоо Япон маягийн сэлэм байхгүй гэж хэлдэг. Харин тэр Япон маягийн сэлэм гаргаж ирээд амруу нь одоо хийсэн гэдэг тэр мэдүүлгийг болохоор нөгөө баг дүүн өгдөг байхгүй юу. За ингээд эндээс харах юм бол Обара бол ямар ч ажилгүйтэй за ажилд оруулаад өглөө гэж бодоход тэндээсээ ингээд гарчдаг ер нь нэг жоохон тийм тогтворгүй маягийн хүн байсан. Одоо гадуур янз янзаар зугаалаад тэг ингээд мөнгөгүй байсан учраас Обара бол ихэвчлэн одоо аав ээжиндээ амьдрах аль эсвэл ах дүүгийнхаараа очиж хоноглох аль эсвэл ер нь ихэвчлэн машин дотроо хоногддог найс нөхдөндөө очиж хондог тиймэрхүү байдалтай байсан. За тэг Казуэ Сато ээдээ болохоор аатаа болохоор хамтдаа ихэвчлэн одоо машин дотор хоёулаа хоноглож явдаг. Энд тентхийн одоо машины зогсоолуудад машина аваачаа тэгээд тэндээ хоноод ингээ явдаг. Машин дотор амьдардаг байсан байгаа байхгүй юу. Тэгээд Казуэ Сато болохоор тэгээд тэрийг нь дагаа явааддаг байсан байгаа юм. Тийм хүнийг те ер нь мөнгө төгрөг байхгүй яг тэр хэрэг гардаг үед болохоор тэр Обарагийн халаасанд нь бараг 1000 йен л байсан гэж байгаа юм. Тэгээ машин нь бараг ямар ч бензингүй шахав тийм байсан. За хэдүүлээ одоо цаг хугацааны хувьд 6 сарын 28-нд л очие. Нөгөө охиныг бол 6 сарын 30-наас 7 сарын 1-нд амиа алдсан байх магадлалтай гэж үзээд байгаа шүү дээ. Тэгвэл 6 сарын 28-нд бас нэг чухал үйл явдал болсон байгаа юм. Хэдүүлээ энэ рүү эргэж очицгоё. 6 дугаар сарын 28-ны өглөөний 10 цагт Казуэ болон Обара хоёр Обарагийн машинд одоо байж исэн. Угаасаа ер нь амьдардаг гэртэл байж гэн гэсэн. Ойролцоох морин тариулгын газар дээр машина байрлуулад Обара болохоор унтчихсэн. Казуэ болохоор ойрхон 24 цагийн дэлгүүр дээр явж исэн гэж байгаа юм. За тухайн үед Обара найз охиноо хүчрхийлдэг, зодддог, хил амаар доромжилдог байсан нь сүүлд найз охиных нь ярилцлагын үеэр ил болдгоо. Тэгээд ер нь яаж зогтаах вэ гэд ингээд хид удаа өмнө нь зогтож үзчихсэн гэж байгаа юм л та. Тэгэхдээ тэр үе болгондоо дандаа машинтай учраас ингээд хойноос нь хөөж явж байгаа бариад авчдаг байсан. Тэгээд Казуэ ер нь бодож хагаад за одоо ер нь Керманда 1000 йенээс
илүү мөнгө байхгүй. Дээрээс нь машин нь бараг л бензингүй болсон. Тэгээд дээрээс нь одоо унтж байгаа учраас би яг одоо зүгтах алтан боломж байна гэж бодоод далимдуулаад унтж байгаа хоорондоор нь зүгтсан байгаа юм. Тэгээ галтэргэн цунгуудаа аав ээж рүүгээ залгаад намайг одоо тэр деншааны буудал дээрээс хурж ирээд аваач, галтэргийн буудал дээрээс ирж аваач гэж хэлдэг. Галтэргийн цугаа явж байхад нь уваараа сэрээд одоо баахан мессеж дуудлагууд ирдэг. Би чамайг яг өнөө зүгтэн гэж мэдээдсэн юм а, чи буцаад хүрээд ирэлтэй гуйж штэ гэд эхлээд нилээн тэгж гуйсан. Тэгэнгүүтээ сүүлдээ нөгөөтг чинь нэг арай өөр юм ярьж эхэлсэн байхгүй юу гэх юм бол чи гэр бүлийнхэнтэйгээ байсан ч гэсэн хамаагүй хүрээд ирээ, хамтдаа цагдаагийн газар орох хэрэг байна. Юу вэ гэх юм бол би нөгөө ноён зээтэй юм одоо санхүүгийн асуудал байгаа штэ гэдгийг нь одоо нөгөө найз охин нь мэдээж байгаа. Санхүүгийн асуудлаасаа болоод уваараа ноён зээг цагдаад өгсөн байсан байхгүй юу? Гомдол гарах зайсан намайг одоо юм санхүүгийн одоо ловерт ингээ оруулсан. Өөрөөр хэлэх юм бол дарамтлсан. Ерөнхийдөө бол нэг тийм үл бүтэх хүмүүстэй нийлчих юм бол ийм санхүүгийн ловерийн хохирогч болох явдал бол маш их байдаг. Тэгээ ийм санхүүгийн ловерийн хохирогч болсон гэдгээрээ цагдаад гомдол гаргацсан байсан. Тэгсэн чинь тэр гомдлоо татаж авах хэрэгтэй байна гэж хэлдэг. Тэг би ямар хэрэгтэй юм? Надад ямар шаардлагатай? Би ямар шаардлагатай ингээ Козуэ Сато асуусан чинь Обара одоо өөрийг нь тэн дээр батлан дагчаар ингээд нэрийг бичсэн одоо тийм учиртай гэдгээ анхуйтаага Козуэ Сато одоо найз охиндоо дуулгасан байна. За тэгсэн ч гэсэндээ би бол очиж чадахгүй гэж хэлээд одоо Козуэ Сато богоо ингээд тасалдаг. Ингээд 21 цагийн үед Сато өөрийнхөө аавтайгаа уулзаад гэрлүүгээ явдгаа. За тэгээд энэ талаараа сүүлд нь Козуэ Сатогийн телевизэд ярьслага өгөхдөө би бол одоо Обарагаас зүгээр нэг салсан юм бишээ. Би бол зүгтсэн юм аа. Яагаад гэвэл тэр хүнээр би бол нэлээд олон удаа хүчрхийлүүлж исэн, үргэлж салахыг хүсдэг байсан. Ажил хийдэггүй, намайг бол нэг тижээж ирж исэн юм бол байхгүй. Тэгсэн мөртлөө надад одоо үргэлж хүчрхийлүүлдэж над руу хашгирдаг байсан. Сато аагийн энэ хэрэг бол бас тусдаа явдаг. Яагаад гэвэл тухайн үед бол Сато аа чинь 17 настай байсан. Обара болохоор 28 настай байсан гэхэр чинь энэ бол одоо насан туршаагүй хүнийг одоо хүчрхийлсэн хэрэг одоо арай ондоо хэрэг болоод явах юм бэлээ. Мэдээж тэр хэрэг дээр нь ч гэсэндээ хэрэг үүсгээд явсан болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ талаар бол дэлгэрэнгүй мэдээлэл байгаагүй. За ингээд 21 цагийн үед Сато гэртээ харж байгаамаа. Харин 30 минут орчмын дараа би 21 цаг 30 минутын үед нөгөө Обара чинь ам хохирогч Сато Казуэ буюу Казуэ би рүү залгаж байгаа байхгүй. Одоо утас руу залгангуудаа би найз охиноосоо ингээд салчлаа. Чи надад зөвлөгөө өгөөч ээ. Чамтай юм ярих хэрэгтэй байна. Гараад ирээч ээ гэж нөгөө ам охирогч охиныг дуудсан байдаг. За энэ үед нь болохоор нөгөө ам охирогч охин гэртээ найз залуутайгаа гэрт байжсэн. Тэгээд уцаар ярьж дуусаад найз залуутайгаа нэг иймэрхүү яриа үүсгэсэн байгаа байхгүй. Найз залуу нөгөө Обара чинь юм уу гэсэн чинь тийм ингээд нэг жоохон тийм гэсэн царай гаргасан гэж байгаа. Найз охиноосоо салсан болохоор зөвлөгөө хэрэгтэй байна гэж залгаж байна. За баг цаач нааг баг алах бах та гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгтээ маазрангуудаа за тэгээд намайг алах юм бол би чамраа залгах шүү заа юу гэж тоглоом хийгээд тэгээ гарсан байгаа юм. За ингээд Козуэ би найз залуугийнхаасаа гараад ойролцоох 7-Eleven буюу нөгөө 7:11 гэсэн 24 цагийн дэлгүүрт очоод хүлээсэн байна. За тэр 7-Eleven бол Обарагийн өглөө байсан нөгөө морин тойруулгын газарт машина тавиа унтчихсан гэсэн тэр газраас нь машинаар бол 2 цаг гаруй зайтай тийм газар байсан. За ингээд Казуэ би 7-Eleven дахта Казуэ буюу нөгөө найз охин болох нөгөө адилхан нэртэй найз руугаа гэрлүүн залгасан байгаа юм. Ингээд аав нь гэрийн нуцыг аваад байна уу гэсэн чинь Сатотой ярих гэсэн юм аа, би найз нагаамаа гэсэн гэхээр нь юу вэ? Сато саяхан ингээд одоо бараг л те хэдхэн цагийн өмнө гэртээ ирж байна. Ингээд 1-2 жил гэрээсээ зугтаж явсан гэж байгаа байхгүй. 1-2 жил гэртээ ирээгүй энэ хүүхдийг эренгүүт нь яаж мэдээд залгах ч юм хин бэ гэж бодонгуудаа ямар сони ингэж бодчоод тэгтээ охиндоо ингээ уцаа өгсөн. Тэгээд хоёр охин хоорондоо тэр үед нэг хэсэг ярьсан гэж байгаа юм. За тэр хоёр яг юу ярьсан гэдгийг нь бол мэдэхгүй. Тэгтээ ямар ч лсэн гэсэн уцаа нөгөө хувийнхаа уцснуудыг солилцсон. Тэгээд хувийнхаа уцснуудыг солилцсон гутаа ийм мессеж бичлсэн байгаа юм. Обара та хоёр яасан бэ гэсэн чинь нөгөө найз охин нь бид хоёр өнөөдөр салсан ам охирогч охин одоо ер нь яа гэж бодож байна гэсэн чинь мэдгүй ямар ч хэлсэн ахиж өргөжлүүлэхийг хүсэхгүй байна гэх мэт ярианууд өрнөсөн байна. За ингээд энэ хоёр ярилцаж мессежэлж дууссаны дараа нөгөө ам охирогч Сато би охин 7-Eleven-д хамгийн сүүлд шөнийн 23 цагт одоо сэтгүүл уншаа сууж байгаа дүрс нь үлдээд энээс хойшоогоо сургаггүй болсон байдаг. Яг дүрс бол байхгүй. Гэхдээ шүн
0 цаг 30 минутын үед хоёр охин хоорондоо ахиад 6 ширхэг мессеж бичлэлсэн байдаг. Тэр нь бас яг хамгийн сүүлд 00:30 цагт бол амьд байсан байна гэдгийг нь гэрчлэх баримт болсон байдаг. За ингээд Казуэ Сато би охин бол ингээд 0:30 цагаас хойшоогоо сургаггүй болчихж байгаа юм. Харин шөнийн 2 цагт Обара камерт газ авч байгаа дүрс нь үлдсэн байдаг. Тэр үедээ гар нь нэг юмар ингээ бооцсон боолцтой байгаа нь тэр камерын дүрсэн дээр харагддаг. За тэгээд тэр Казуэ Сато би охин болон Обара хоёр бол хоорондоо уулзсан гэх ямар нэгэн баримт нотлохоо байдаггүй. Ингээд маргааш өглөө нь нөгөө Обара чинь найз охин руугаа мессеж өчтдөг. Ингээ гараа гимтээсэн байгаа зураг явуулаад хэрвээ чи надтай хамтдаа нөгөө цагдаа руу яваад миний өргөдөл гомдол буцааж татах ажилд оролцож өгч чадахгүй бол би маш хүнд байдалд ороод байна. Надад ийм асуудал тулгарлаа гэсэн байдалтайгаар мессеж явуулдаг. Тэгтээ нөгөө найз охин нь болохоор энэ удаа л итгэхгүй янз янзын аргаар өөрийг нь буцааж худлаа харж мэрж авчирч байсан учраас энэ удаа л итгэхгүй гэж шийддэг. Тэгээд Обара болохоор тэр өглөөнөө 9 цагийн үед ойролцоо байдаг 2 дахь дүүгийнхээ гэрт очсон байгаамаа. За дүү нь бол гар нь гимтсэн байгааг шууд ингээ ажиглаж хардаг. Тэгтээ гар нь гимтсэн байгаагаас өөр ямар нэгэн тийм сэтгэл зүйн хувьд айсан, сандарсан, түгшсэн ч юм уу тийм байгаагүй маш тайван байдалтай байсан. Тэг гараа яатсан гэсэн чинь би хананд цогц юм аа гэж хэлдэг. Тэгээ гарыг нь ер нь хэр муу байгааг нь ингээ ажиглах юм бол савх барьж чадахгүй хэмжээнд тийм муу байсан. Ингээд мэдээж цус мус нэлээд гарцайсан. Тэгээ савх барьж чадахгүйсэн учраас сэрэ ашиглаж исэн гэж тэр дүүн сүлд нь мэдээлдэг. Тэгээд ахыхаа машиныг их нэртэйгээ хамт гараа жоохон цэвэрлэж өгөхт нь дотор нь жоохон юм цус харагдсан. Гэхдээ энэ цусыг нөгөө гараа гинтээсэн учраас гарнаас нь үүдсэн цус байна гэж бодоод тэр хоёр өнгөртгөө. За ингээд энэ бол 7 сарын 29-ний өдрийн яриа явж байгаа шүү дээ. 7 сарын 28-нд чинь тэр зүгтсэн оройн амь охирогч охинтой уулзсан байж болцшгүй уулзъя гэж дуудсан гэх өдөр болж байгаа. Маргааш нь тэгээд дүүгиндээ очиод оройн нь эмнэлэгт очиод нөгөө гараа үзүүлдэг байгаа. Тэгэхээр гараа үзүүлээд яасан бэ гэж эмч асуусан чинь манай дүүгийн асуудал жоохон үсээд би ингээд гараа ийм болгосон гэж эмчэд хэлтгээ. Тэгээд энэ шөнөө буцаад дүүгиндээ очиж хонсон байдаг. За ингээд 30-ны өдөр болж байна. 30-ны өдрийн өглөөний 7 цаг 10 минутанд босоод нөгөө Обара чинь хэд хэдэн айлуудаар орж явсан байдаг. За тэр нэг Ямада-сан гэдэг хуучин багш нь байсан нэг хүнийд очсон байгаа юм л да. Тэр айлд ахта нөгөө цагдаатайгаа уцаар яриад мессеж өчээд байсныг нь тэр Ямада-сан гэрчилтгээ. Тэгээ Ямада-санд би нэг хүнд гарын хүнтэй холбогдсон маш хэцүү байдалтай байгаа. Цагдаад өргөдөл гаргацсан ч гэсэндээ тэрийг буцааж авмаар байгаа гэх мэтэр юм ярьж исэн. За ингээд оройны 5 цаг 30 минутанд Ямадагийнхаас гараад дүүгийнх руугаа буцдаг. Оройны 6 цаг 30 минут гэхэд дүүгиндээ ирээд 8 цагийн үед аав нь дүүгинд нь ирсэн байгаа юм. Тэгээд аавд ийм хэрэг ингээ холбогдсон. Ийм хэцүү байгаа надад ийм байгаа гэж хэлэхэд нь аав нь оройны 8 цагийн үед цагдаараа залгаад учир байдлыг тодруулдаг. За тэгээд энэ гомдлыгоо ингээ татаж авмаар байгаа юм байна. Манайхүү. Тэгэхгүй бол алан тална гэж сүрдүүлсэн юм байна. Ер нь бол энийг авахгүй болохгүй наа гэж хэлсэн чинь нөгөө цагдаа нь болохоор ингэж хэлсэн байгаа юм. За аав минь болохгүй. Ийм хүнийг бол нийгэмд ингээ зүгээр явуулаад байж болохгүй. За энэ хүнийг ингээ Обара орхиод те гомдлоо татаж авлаа гэхэд Обара зүгээр орхилаа гэхэд өөр хүмүүсийг бас яг иймэрхүү байдлаар санхүүгийн лавраар хохирооно. Зүгээр 2-3 хоног л хүлээчихээ. Тийм учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж битгий хэлээчээ гэж нөгөө цагдаа нь аавас нь гойдог байгаа юм. За ингээд 7 дугаар сарын 1-ний өглөө болж байна. 7 дугаар сарын 1-ний өглөөний 9 цагаас Ямада-сангийн ахин зочлохоор ирдгээ. Тэгээ ер нь бол өчигдрийнхөө хувцастаа явж исэн. Ингийн ер нь байдаг шиг ингээл нэг юм яриалөө зоо гэл нэг тиймэрхүү байсан. Тэгэд өдрийн хоол идээд нөгөө Чибагийнхаа цагдаатай ахиал уцаар яриал зурагт мурагт үзсэн шигэ хэвийн байсан гэж хэлдэг. Тэгтээ нөгөө Чибагийнхаа цагдаатай уцаар ярихын зэрэгцээ утас нь бас маш их дуурч исэн. Яг хин гэдгийг мэдгүй ч гэсэндээ ингээл утас нь байнгын залгаатай тийм байсан гэж хэлдэг. Ямада-сангийн ингээ байж ах үеэр нь нөгөө талд нөгөө амь охирогч болсон Сато Б охины цогцос олдож байгаа шүү дээ. За ингээд ерөнхийдөө зурагт мурагтаар хэвлэл мэдээллүүдээр шуураад эхэлж байгаа юм л да. 4:30-д цогцос олдсон бол 5 цаг 30 минутанд Ямада-сангийнхаас гарч явсан. За ингээд зарим их сурвалжуудын хэлж байгаагаар Ямада-сангийнхаас гараад дэлгүүрээр хэсэж явсан, шопинг хийсэн гэж үздэг юм билээ. За ингээд оройны 7 цаг 30 минутын үед Обара баг дүүрүүгээ нэг мессеж ütсэн байдаг. Муу байгаа биз?
Хэрвээ би амьдралаа ахин шинээр эхлүүлж болтгсон бол гэсэн тийм үл ойлгогдох маягийн нэг тиймэрхүү мессеж бичсэн байгаа. Ингээд 7 цаг 30 минутаас 8 цаг тий 20 цагийн хооронд Ямада сан гэнт буцаж ирсэн. Ингэж ирэхдээ өдөр ингээд зүгээр ээжсэн гэдэг нөгөө Ямада сан нилээд байгаа штэ. Зурт мурт үзээл зүгээр суужсэн гэсэн бол орой ирэхдээ сэтгэл зүйн хувьд ер нь тэс өөр болцсон байгааг нь анзаардаг. Тэгээ машиндаа суугаад уйлаад орлоод хинч намайг ойлгохгүй гэх мэтэр ингээд орилж морилж ирснийг нь Ямада сан сонссон гэдгээс үлд мэдүүлсэн байдаг. Ингээд оройны 8 цаг 30 минутанд Ямада сангийнхаас гарч яваад 9 цагийн үед одоо машин носолцсон гэж байгаа юм. Тэгэхээр өдрийн 4 цаг 30 минутын үед цогцос олдсон бол оройны 9 цагийн үед ойрхон нэг машин осолцсон гэд одоо ярианыхаа ихэнд хэлжсэн. Энэ бол ингэж одоо хоорондоо холбогдчихсэн бахнэ. За уг нь бол тухайн үедээ тэр дүүдээ одоо би Мияги руу явнаа гэж хэлжсэн ч гэсэн машин одоо олдсон осолцсон гэж байгаа газар нь тэр Мияги руу явна гэсний бүр яг эсрэг зүг рүү байдаг газар байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнд бол машин осолцсон байгаа юм. За тэгээд осолдох үед нь болохоор тэр Обаратай нэг загасчин хүн загасчилж явж байгаа таарсан байгаа юм л да. Өө тэгээ чи зүгээрөө өгсөн чинь зүгээр гэсэн чи хүү гар марч ингээд цусалцсан зүгээр юм уу гэсэн чинь энэ ослоос болсон юм биш ээ өмнө юм байсан юм аа. Тэгээ юунаас болсон чи энэ гараа яагаад тэгээ юунаас олж гэмтээсэн гэсэн чинь би нэг эмхтэйтэй одоо маргалцсан юм аа гэж хэлтий. За тэгээд тэр шүндээ болохоор машинаа осолтуулсан шууд аав ээжиндээ очиод хондог байгаа байхгүй юу. За ингээд дараачийн өглөө буюу цогцос олдсны маргааш 2 нь болж байгаа 7 сарын 2. Миягогийн цагдаагийн газраас Козуэ буюу нөгөө найз охиных нь гэрлүү залгаад аав нуцаа авсан чинь танаа охин ч одоо амьд байгаа юу гэлүүдээ нэг тийм аягүй сони юм асуусан гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу яриад байгаа юм? Угаасаа ойлгомжтой шүү дээ. Манай охин амьд л шүү дээ. Чи ч одоо юу асуугаад байгаа юм бэ гэс би одоо ингээд цагдаагийн газраас залгаж байна гэж хэлсэн байгаа. Амьд одоо энэ чинь ингээд унтчихин гэсэн чинь тийм үү гэж хэлчихэд тэгээ уцаа тавьсан гэж аахгүй. Тэгээ ямар сони ингээд тэгээ охиндоо очиж хүү сайн цагдаагийн газраас залгаж чамааг амьд уу гэж асууж байгаа юм гэсэн чинь нөгөө найз охин нь ямар сони юм а гэж одоо тэр хоёр нэг тиймэрхүү яриа болоод өнгөрсөн гэж байгаа юм. За тэр өглөө нь болохоор Обарагийн гэрт юу болж исэн бэ гэх юм бол Обара аав нь болохоор чамааг одоо энэ машин чинь осолтуулсан гэдэг чинь цагдаа магдаад мэддэхгүй бол одоо болохгүй. Цагдаа руу залгая явъя хамт явъя гэсэн чинь Обара үгүй би нөгөө нэг ловрын хэргийн талаараа нөгөө цагдаа мөрдөгчтэйгөө ингээ уулзах цаг тавалцсан байгаа гэж аавдаа хэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө аавтайгаа хамтдаа цагдаа руу яваагүй байгаа юм. Харин та намайг одоо тэр цагдаатай уулзахад метроны буудлын руу хүргээд өгөөч одоо нөгөө чинь машинг олцсон учраас ааваараа метроны буудлын хүртэл хөргүүлэхээр тэр хоёр ярьдгаа. Ингээд 40 минутын дараа аав нь одоо дээрээс буугаад ирсэн чинь Обара алга болсон байдаг. Тэгээ алга болохын өмнө болохоор доор ингээд уцаар яриад байгаа нь сонсогдоод байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд гарч явахдаа ингээд цайн майгаа уусан байног харсан чинь өглөөнийхөө цайн майг ч уухгүй тэгээд орс ороггүй ингээд гараа авсан байдаг. За гэрээсээ гараад Обара юу хийсэн бэ гэх юм бол такси олох гээд одоо олдоогүй учраас нөгөө Ямада сан руугаа залгсан байгаа байхгүй юу. Тэгээ Ямада сан руу залгаад Ямада саныг одоо хүн туслах хүн олж өгөөд тэгээ тэр хүн нь одоо бас телевиз болон одоо мөрдөгчдөд одоо ярьслаа өгсөн байдаг. Эхлээд ши гэдэг гүүр рүү явъя гэж хэлсэн байгаа. Тэр ши гэдэг гүүр нь болохоор хүмүүсийн ер нь амиа хорлдог гэдгээр алдартай тийм гүүрээсэн. Тэгээ явж яснаа гинт за ши рүү явах боллоо. Байршлаа өөрчлөөд өөр газар руу явнаа гэж хэлдэг. За тэгээ тэр өөрчлөсөн газрынхаа гадаа нь очиод за энд ингээд би үлдъя гэд тэндээ уцаар яриад ингээд зогсоод үлдсэн гэдгээ. За ингээд үлдээд яг тухайн үедээ юу болсон мэдэгдэхгүй ямар ч лсэн гэсэн одоо 7 цагийн үед тиймэрхүүнүүд олж исэн бол 8 цаг 30 минутанд өглөөний 8 цаг 30 минутанд Ямадар сан руу нөгөө Обарачин залгаад ингэж хэлдэг. Би энэ өнөөсөө гэд хавцал байдаг. Тэр хавцал дээр байна. Би эндээс ингээ үсрэхээр шийдсэн Ямада сан уучлаарай гэ надад үнэхээр их тусалж дэмжижсэнд би танд үнэхээр их баярлаж явдаг шүү гэж хэлдэг. Дараа нь X рүүгээ одоо нөгөө Козуэ Сато рүү залгаад хэлж байгаа юм л да. Залгаад гэж мессеж өчтдөг. Энэ хавцлынхаа зургийг явуулаад за би энд ингээд өгөх гэж байна. Энд ингээд би дууснаа гэж хэлдэг. Тэгээ X нь буцаага залгасан чи утсыг авдаггүй. Тэгэхээр нөгөө найз охин нь цагдаараа залгаад тэнд ингээд өгөх гээд ингэж байна. Та очиод өгөөч ээ. Амиа орлох гэж байна гэсэн юм над руу ингээд ярьлаа гэж уцтаж хэлгээд цагдаараа бүр нилээн дуудаа залгасан чинь нөгөө цагдаа нар нь 2-3 удаагийнхан дуудлагыг авахгүй ингээд бүр тэгээ байн залгаал байсан гэдгээ ямар ч лайсан тэр X найз охин нь сүлд нь мэдгдсэн байдаг. За энэ үед нь болохоор нөгөө Ямада сан ч нэг юм жижигхэн байк гэх юм уу нэг тийм скутер гэж одоо
манайх гинэ Японоор бол хэлдэг нэг юм байк шиг мөртлөө юм нэг жижигхэн хөөх юмнууд байдаг шүү дээ. Тийм юм унаад нөгөө өнөөсөө гэдэг хавцал руу зуурстай хар урдаараа яарад явж байгаа юм л та. За тэгээ хавцал дээр ирсэн чинь обаараа тэр тэнд ингээд амьд сууж байгаа нь харагдсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ очиод ингээд жоохон ярилцдаг. Чи одоо юу яриад байгаа юм бэ гэдэг. Тэнгуутаа ингээд нэг хоёр юм лаазтай кофе, хоёр биш ямарсан лаазтай кофе аваач очсон гэдэг. Тэнгуутаа за уумар санагдвал уугаарай, одоо тайвшраарай энэ төр гэд тэгсэн чинь за одоо ингээд дүү ирж байгаа. Дээрээс нь бас цагдаач гисэн ирж байгаа гэж хэлж байгаа юм. За тэгээд за ер нь бол ингээд гайгүй юм байна гэж ойлгоод. Гэхдээ ер нь цагдаа нэг ирж байгаа шинж тэмдэг ажиглагдаагүй гэж байгаа. Тэгээ яг тэр Ямада сан юу болсон юм байгаа. Ямар ч лсэн амьд исэн мэд байгаа гэдгийг шалгаад дээрээс нь ингээ ярилцаад кофе төхүүлж өгөөд тэгээ буцсан гэдгээ ингээ сүлд нь мэдүүлдэгэ. Тухайн үедээ нөгөө цагдаатайгаа бас ингээ яриад байгааг ингээ сонссон байдгаа. За энийхээ дараа болохоор обаараа өөрийнхөө ах дүү нар руугаа залгаад уучлаарай. Маш их асуудал үүсгэж одоо та эцтэй маш их төвөг учруулж байсан. Ингээ уучлаарай гэж хэлээд за ингээд энэ бол обаарагийн хамгийн сүүлийн удаагийн одоо холбоо барьсан тийм явдал байсан. За энэ үйл явдал болж авах үед нь ойролцоо байдаг хэд хэдэн цагдаагийн газрууд хоорондоо мэдээллүүдээ солилцоод энэ обаараг ам охирогч охины даалгын хэрэгт сэжигтэн байж болзошгүй юм байна гэдгийг нь гадарлаад за ингээд өөрөө бас дээрэс нь ингээ алга болсон гэдгийг нь мэдээд гэрийнхэнд нь за обаараа бол одоо хүн амны хэрэг үйлцсэн байж болзошгүй юм байна гэдгийг гэрийнхэнд нь мэдэгддэг байгаа анх удаага. За обаараг бол амиа орлсон байж болзошгүй гэж үзээд одоо тэр байсан хавцал дээр нь очиод мөрдөгчд ажилдаг. Ингээд хэд хэдийн хэд зүйлийг хавцлын тэр аваас олдгоо. Төрөвч, шар нусны альчуур, машины түлхүүр, жолооны үнэмлэх, 2 ширхэг кофений лааз, 7 тамхи, төлбөрийн карт, цаг, утасны батарей. Тэр батарейных нь ард болохоор найз охин Козуэ Сатогийнхаа нэрийг бичсэн байдаг. Тэгээд сандаалаа тайлаад тавьсан байдаг. За тэгээ маргааш нь болохоор доод хэсгээс хэрвээ амиа орлсон хүн байх юм бол мэдээж одоо цогцсон ойрхон хавьдаа ингээ хөвж байна. Тэрнээс шишээ тийш алга болохгүй гэд 100 м радиусын орчимд ингээд хайсан усан онгоцоор гэхдээ цогцсон нь бол олдоогүй. За тэгээд аав нь болохоор энэ үнэрч нохоогоор ингээд хайгаад өгөөч гэж хэлсэн чинь тухайн үед цагдаа нь за аав минь ээ үнэрч нохоо гэдэг чинь те цаг минут бүр нь маш үнэтэй байдаг. Тэр мөнгийг одоо та түлэх юм уу гэж хэлсэн байдаг. Ингээд цогцтой холбоотой юу ч олдоогүй учраас яг маргааш нь буюу 4-нд мань хүнийг хуурамч амиа хорлолт үйлдэж одоо өөрийнхөө хийсэн гэмт хэрэгээ далдлахын тулд ингээд зугтсан гэдэг тийм дүгнэлт гаргадаг. Мөн дээрэс нь машинаас олдсон цусны толбонд Козуэ Б-ийн ДНХ-тэй таарч исэн гэсэн бас нэг мэдээлэл байдаг. Тийм ч учраас удалгүй нөгөө ам хорогч охин болсон Козуэ Б-ийн үхэлтэй холбоотой гэж үзэн обаараг улс орон даяар эрен сурчлах ажлыг эхлүүлсэн байдаг. За нэг ийм хэрэг ерөнхийдөө бол болсон байдаг. Маш олон тийм сонин юмнууд ингээд давхцсан, сонин юмнуудтай ийм хэрэг байгаа. Тэгээд энэнийг одоо хүртэл ерөнхийдөө тайлж чадаагүй хэрэг гэж үздэг. Тийм ч учраас одоо энэ обаараг бол улс орон даяар эрен сурвалжилж байгаа. Тэгээд хэрвээ энэ хүнийг олох юм бол ийм хэмжээний мөнгийг та бүхэнд одоо өгнө гэдэг зарлалтайгаар энэ хүний зураг бол одоо Японы энэ тентхийн самбаруудад наалттай байдаг бах нэ. Та энэ хэргийн талаар ер нь юу гэж бодож байна? Маш олон одоо юм сонин асуултууд байгаа ч гэсэндээ ер нь бол угаасаа энэ хүн бол ингээ алсан нь бол тодорхой. Тэ? Тийм байна. Угаасаа тэр 28-ны орой уулзсан гэж дуудсан тий. Тэгээд тэрнээс хойшоо гар нь гимтсэн байсан. За тэрнээс хойшоо ингээ явж байгаа тэр цогцос олцдог өдөр нь ингээ дүү мөрөөгөө янз янзын сонин мессежүүд битсэн. Тэгээд тэрнийхээ маргааш нь ингээд амиа хорлон нэтэргээд алга болсон. Гэхдээ өөрийнх нь аль цогцсон алдаагүй гэд үзэхэд бол угаасаа ойлгомжтой гэж цагдаа нар бол үзсэн байгаа юм. Тэгээд ерөнхийдөө энэ хараг бол өндөрлөж байгаа юм болов гэж бодсон чинь бас үгүй байсан. Яасан гэхлээр нэг сэтгүүлч гарч ирсэн. Энэ сэтгүүлч нь болохоор өмнө нь цагдаагаар ажиллаж исэн. Тэнгуутаа тэтгэвртээ суугаад нэг жоох юм одоо гэмт хэргийн эрен сурчлах маягийн сэтгүүлчийн ажлыг одоо хийж эхэлсэн. Тэгээ энэ сэтгүүлч бол бүр маш олон сонин баримтуудыг гаргаж ирсэн байдаг. Магадгүй энэ обаара гэдэг хүн чинь гин буруугүй байх боломжтой гэдэг маш олон баримтуудыг гаргаж ирсэн байдаг. Хамгийн эхлээд тэр хүний хэд хэдэн асуултуудыг асуудаг байхгүй. За нэгдүгээрт обаара гэмтсэн гартаа мөртлөө хохирогчийг хэрхэн боомлж үгүй хийсэн байх боломжтой вэ гэж байгаа. Яагаад гэх юм бол цаг хугацааны хувьд болон одоо обаарагийн байсан газруудын байршил нь өөрөө охинтой уулзахаас өмнө гараа гэмтээсэн байх магадлалтай. Тийм бол хэрвээ тийм гартаагаар охиныг боомлж хөнөөгөөд өргөөд
гүүрлөө ингээд унгаах боломжгүй гэдгийг нь одоо баталсан хэд хэдэн баримтуудыг гаргаж ирсэн байх жишээтэй. Тэгээд дээрэс нь 7 сарын 1, 6 сарын 30-ны аль нэгэнд нь охиныг амиа алдсан байх магадлалтай гэсэн одоо шүүх эмнэлгийн одоо таамаг гарч ирсэн байгаа даа шүү дээ тий. Тийм учраас 6 сарын 28-нд одоо Обарачин гараа гэмтээсэн гэдгийг нь одоо баталсан тийм юмнуудыг гаргаж ирэх тий. Эргэлзээтэй юмнуудыг гаргаж ирсэн гэсэн. Хоёрдугаарт нь цагдаа нар яагаад одоо энэ Обаратай яригадаад байгаа тий. Тэр хэд хоног сэтгэл нь ингээд дарамттай яваад байгаа. Тэгээ бүх хүнс яриад яваад байгаа тэр мөнгөний заллан леврийн хэргийг үл тоомсорлсон юм бэ. Тэр талаар яагаад ингэж ерөөсөө үргэлжлүүлж шалгаагүй юм бэ? Тэр талаар маш тодорхой мэдээллүүд байсан. Өмнө нь одоо ингэж чигчэн урууг чинь таслаа шүү гэд одоо тэгж хэлжсэн. Тэгтэл дараа нь Обараач нь нөгөө энэ хурууга гимтээчэд гараа гимтээч яваад байгаа шүү дээ. Энэ хоёр хуруугаа ингээ хойшоо ясна ингээ бараг яатал нэлээд маш хүнд гимтэл авсан гэж байгаа байхгүй юу. Савх барьж чадахгүй хэмжээний тэгж одоо гимтсэн байсан гараар хүнийг боомлоо тэгээд ингээ өргөд аваа шиднэ. Нэг гараараа одоо тэр тэдэн килограмм жинтэй тэдэн сантиметр өндөр хүнийг аваад одоо шидэх тийм боломж байгаа юу гэдэг тэр таамгийг гаргаж ирж байгаа юм л да. Тэгэхээр тэр санхүүгийн лаврын хэргийг бүр ингээд зүгээр ор тас дарцсан. Зөвхөн тэр хүний одоо ноён зээгээд байгаа тэр ноён зээгийн ингээд амын яриагаар шууд тэрийг тэгчихсэн гэж байгаа. Гэтэл тэнд нь бол маш одоо сонин юмнууд байгаа гэдгийг нь гаргаж ирсэн байгаа. Дээрээс нь цогцос яагаад гүүрнээс тийм хол байсан бэ гэдэг одоо тийм бас нэг юмыг гаргаж ирсэн. Одоо мөрдөгчдийн одоо гаргаж ирдэг хэрвээ одоо шийдэх юм бол тэгдэг амьд байх юм бол тэгдэг ингэдэг гэд янз янзын нөгөө юмнууд байдаг шүү дээ. Тэрийг нь ингээд одоо тийм шинжээчдтэй ярьж агаад арай өөр энэ цагдаа нарын гаргасан дүгнэлтээс арай өөр дүгнэлт байх боломжтой гэдэг тийм юмыг гаргаж ирсэн. Дөрөвдүгээрт нь Обара одоо энэ амь охирогч охин буюу Козуэ Сато Биг хөнөөх ер нь яг ямар одоо шаардлага байсан юм. Ямар зоригтой хөнөөх юм. Яасан гэж тэр охиныг хөнөөх юм. Ямар нэг одоо өс онцонтой ч юм уу те тийм юм ер нь байгаа мó. Тэ ямар ч тийм хөнөөх шаардлага байхгүй. Хөнөөх ямар ч зориг байхгүй. Одоо зүгээр одоо дуудаж гаргаж ирэнгүүтээ яасан гэд одоо хөнөөх юм гэдэг тийм одоо маш сонин асуултуудыг гаргаж ирсэн байт юм байлээ. Тэгээ хэрвээ энийг нь та сонирхож байгаа бол би part 2 болгоод оруулъя гэж бодож байна. Тэртээ тэргүй энэ бичлэг маань өөрөө ингээ 30 минутын бичлэг болж байгаа болоо гэж би бодож байна. Тэгэхээр энэ дээр нэмээд одоо энийг нь өшөө илүү жоохон судлаад дараагийн бичлэгээ хийх бас боломжтой гэж би бодож байна. За яах вэ? Ерөнхийдөө л юм байна. Ингээ за ойлгочлаа гэд ингээ бодож байгаа бол part 2-ыг хийхгүйгээр ингээ орхиё гэж бодож байна. За тэгээд нэг иймэрхүү байна. Жоохон норшиж ярьсан бол уучлаарай. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг хэдүүлээ энэ түрээд өндөрлөе гэж бодож байна. Дараагийн удаагийнхаа бичлэгээрээ part 2-оор уулзах уу, аль эсвэл арай өөр шинэ бичлэгээр уулзах уу гэж таад маань комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд цаг зав байвал уг нь бичлэгээ хийгээд л баймаар байна. 2 цагч олдохгүй байгаа учраас үнэхээр би өөртөө ч гэсэн жоохон тийм сэтгэл хангалуун бус явж байгаа. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээрээ эх 7 өнөختөө ахин уулзахын ерөөл тавьцгаая. Тэгээд түр баяртай.